За сайн байцгаана уу. Бид нар багшийн мэргэжил дэвшлүүлэх төрөлжсөн сургалтынхаа энэ удаагийн хичээлээр үр өгөөчтэй багшийн тухай асуудлыг авч үзэх гэж байна. За энэ хичээлийн агуулга бол 3 үндсэн зүйл дээр тогтож байгаа. Тэгээ нэгдүгээрт бид нар ер нь нэг үр өгөөчтэй багшлах уу гэдэг зүйлийг ярих гэдэг байгаа учраас тэг үр өгөөчтэй багш гэж ер нь яг хэнийг хэлээд байгаа юм. Тэр үр өгөөчтэй багш маань бусад багш нараас ялгарах ямар үндсэн шинжүүдтэй байдгийг тэр талаар судлаачтай юу илрүүлж гаргаж ирсэн гэдгийг судлаад тэгээд энэ үр өгөөчтэй багшийн өнцгөөс өөрийнхөө үйл ажиллагааг шинжих үнэлэх ийм тасгал ажлыг хийж гүйцэтгэх нь байна. За үр өгөөчтэй багш гэдэг хугтгууныг зөв ойлгохын тулд бид нар тэр хэрэгжилж байгаа үндсэн түлхүүр үг нэр томьёоны утгыг бас оновчтой тодорхойлсон байх ёстой. За энэ үүднээс та бүхний гарын авлага, унших материал нэг дээр нь бол энэ үр өгөөчтэй багшлах уу холбоотой үг хэллэг ухтгууны тодорхойлолтыг бол тайлбарласан байгаа. За тэрийгээ бол бас анхааралтай уншиж судлах хэрэгтэй. За энэ юун дээр дэлгэцэн дээр бол бид нэр үр өгөөчтэй багштай ер нь холбоотой ялангуяа тэр үр өгөөж гэдэг үгийг их ойролцоо утгаар илэрхийлсэн үг хэллэгнүүдийг харж байна. Монгол хэлэнд бол ер нь үр гэд тэгэхээр зэрэг ингээд ямар нэгэн ажил үйлийн үр дүнтэй холбоотой юмыг хэлдэг байх нь байна. За үр дүн гэж байна, үр дагавар гэж байна, үр нөлөө гэж байна. Бас үр өгөөж, үр ашиг, үр шим гэдэг юм үг хэллэг байна. За энэ дотроос бид нар яагаад үр өгөөж гэдгийг сонгочод байгаа юм гэхээр энэ бол их тийм процесс үйл явцтай холбоотой ийм хэллэг байна. Өөрөлдвөл тухайн зүйлээс олж авч байгаа ашиг тэгээд үр шим тэр нэг үйл явцаас явцын дүнд гарч байгаа тийм зүйл. Үр дүн гэдэг хэрэгтэрээ зэрэг ажил үйлийн яг эцэст хүрсэн байгаа тэр төвшнийг тодорхойлж байгаа ойлголттой байгаа. Тэгэхээр бид нар бол эцсийн багшлах уу гэдэг дээр бол ийм эцсийн бүтээгдэхүүн ярихаасаа илүүтэй тэнд бол процесс үйл явц их чухал байгаа. За энэ үүднээсээ энэ үр өгөөж гэдэг үгийг тэнтэй бас яг ижил төсөөтэй үр нөлөө байж болж гэн, үр шим байж болж гэн. Ер нь тийм үр ашигтай байх тухай асуудал бол бас их чухал. Үр дагавар гэдэг хэрэгтэрээ зэрэг тэр бол сайнч байж болно, муу бас тийм сөрөгч байж болно. Монголчууд бол бас их тийм сөрөг талаас нь заримдаа үр дагавар гэдэг ингээд ярьж идэг. Тэгэхээр үр өгөөчтэй багшийн тэр үйл ажиллагаанаас түүний үр шимийг хэн хүртэх гээд байгаа юм гэхээр уг харилцаанд хамтдаа оролцож байгаа тэр энэ үр өгөөчтэй багшлахын үйл явцын бас нэгэн гол субъект болсон суралцагч маань л хүртэх гэж байгаа. Тэгэхээр суралцагчийн яг юунд нь чухам өөрчлөлт орох юм бэ гэхээр магадгүй сурлаганд нь ахиц гарсан байж болно. Хувь хүний төлөвшөлт өөрчлөлт гарсан байж болно. Харилцаа хандлагад нь ийм эерэг үр нөлөө эерэг зүйл гарсан байж болно. Гэх мэтээр ойлгоно. Ингээд ирэх юм бол тэр хамтарч ажиллаж байгаа суралцагчтай эерэг үр нөлөө үзүүлж чадж байгаа багшийг бол бид нар үр өгөөчтэй багш гэж тодорхойлох гэдэг. За яг энэ үр өгөөчтэй багштай бас их холбоотой дараагийн хичээлүүдээр үзэх тийм үндсэн ойлголт маань бол энэ үр өгөөчтэй багшлах уу
байгаа. Тэгээ үр өгөөжтэй багшлах уу гэдгийг бол бид нар одоо ийм нэг удаагийн үйл ажиллагаа гэж ойлгож болохгүй. Энэ зөвхөн л одоо тэр багшлах арга техникийн асуудлыг яриад байгаамаа гэж ингэж явцын хүрээнд бол ойлгож бас болохгүй нь шүү дээ. Тэгэхээр энэ маань бол багшлах үйл ажиллагааг их тийм үр дүнтэй хэрэгжүүлж буй ийм цогц үйл явц байгаа дээ. Тэгэхээр энэ үйл явц маань бол ер нь явж агуулга дээр гэхээсээ илүү суралцагч дээр төвлөрсөн байдаг. Тэгэхээр эцсийн үр шимийг хүртэж байгаа субъект маань бол суралцагч байх юм байна гэдгийг бол бид нар одоо энэ утгуунаасаа их сайн ойлгох ёстой. За ингээд үр өгөөжтэй багш маань жирийн одоо багш нараас чухам ямар ялгаатай юм бэ? Тэгээ ямар шинж тэмдэг дээр тулгуурлаад энэ хүн бол үр өгөөжтэй гэж бид нар тодорхойлох юм. Гэхээр одоо эхлээд нэг өөрсдийнхөө хувийн туршлага дээр бүгдээрээ тулгуурлаад одоо ийм үр өгөөжтэй багшийн шинжүүдийг нэг ялган тодорхойлох гэдэг үзье. Таавал өөрөө одоо аль нэгэн сургуульд багшилж байгаа. Тэгээ багшийн ажил хийж байгаа. Олон багш нартай мөр зэрэгцээд ажиллаж байгаа. Өөрт чинь бас одоо зөндөө олон багш нар байсан. За тэгэхээр таньж мэдэх багш нараасаа өөрийн мэдэх хамгийн сайн нэг багшийг дурсан саная. За тэгээд тэр багш танд ямар сайхан дурсамж үлдээсэн байна вэ? За өөрөөр хэлэх юм бол танд ингээд ямар эерэг гүр нөлөө үзүүлж байсан байна. Тэндээс та жохом ямар үр шимийг авч хүртсэн бэ гэдгийг нэг бодож жогоод за тэгээд одоо аль болох юу яах нь вэ те санах нь байна. Тэр ингээд нэг юм ямар шинжүүд нь тэр дурсамжинд ингээд иргэн санагдаж байна вэ гэд. Тэгээд шинж тэмдгүүдээ болж өгвөл түлхүүр үгээр ч гэсэн чагсаагаад бичих нь. За тэгэхээр энэ тасгалын явцад бид нар ингээд юу хийчих вэ гэхээр та өөрөө хувийнхаа туршлага дээр тулгуурлаад ер нь үр өгөөжтэй багшд байж болох ийм үндсэн шинжүүдийг тодорхойллоо. За одоо энэ үр өгөөжтэй багшлахуун талаар судалгаа хийсэн одоо эрдэмтдийн судалгааны одоо бүтээлтэй бүгдээрээ товчхон танилцъя. За их олон удаа одоо хүмүүст ишлэгдсэн ялангуяа одоо багшийн үнэлгээний ажилд их гарын авлага болж хэрэглэгддэг. Өөрөлдвөл багшийн ажлын үр өгөөжтэй байдлыг ямар одоо шинжээр тулгуурлаад үнэлж болох юм бэ гэдэг талаас нь одоо судалсан. Тэгээ ийм судлаачдын нэг бол энэ Америкийн судлаач Лаура Гой гэдэг хүн байгаа. Тэгээ энэ хүн бол ер нь ингээд нөгөө багшийн үнэлгээтэй холбоотой материалуудад дүн шинжилгээ хийгээд за тэгээд ер нь энэ үр өгөөжтэй байдлыг бол нэг иймэрхүү шинжүүдээр тодорхойлж болох юм байна гэдгийг гаргасан байдаг. Тэгээд тэндээс бол бид нар яах вэ? Их хураангуйлаад нэг 4-5 шинжийг онцолж авч үзэх гээд байна. За нэгдүгээрт гоё бол энэ үр өгөөжтэй багш нар суралцагчдаасаа их өндөр хүлээлттэй байдаг. Тэгээд суралц үйл ажиллагаанд нь тусалдаг. Тэгээд энэ бол их нийтлэг шинж байгаа. Одоо ингээд дараагийн хичээлүүдээр ч гэсэн та нар энэ үгийг бол ер нь их олон дахин сонсно. За өнөөдөр дэлхийн номер 1 боловсралтай Сингапур улсын багш нар гэхэд бол дээрээс хүүхэд бүрээсээ их өндөр хүлээлттэй байдаг. Тэгэхээр тэнд бол их үр өгөөжтэй багш нар ажиллаад байна гэж одоо энэ Лаура бол одоо хэлэх нэ штэ. За дараагийн дугаарт хүүхдийн одоо хөгжил, төлөвшөл, нийгэмшил, тэгээд энэ сурах үйл ажиллагаанд бус юмд хандж байгаа хандлагад ямар ч байсан эерэг нөлөө үзүүлдэг багш нар байгаа. Тийм эергээр нөлөөлж хувь нэмрээ оруулсан
байгаад идэг. Тэг хичээлээ тасалдаг байсан хүүхэд тогтмол ирдэг болдог, хоцордог байсан хүүхэд хоцорхой болох. Тэгээд өөрийнхөө сурах чадварт их тийм итгэлтэй болоход нь нөлөөсөн байсан гэсэн одоо ийм кейснүүд бол одоо судлаачд бол маш их олдсон байгаад идэгтэй судалгааны одоо материалуудад. За өшөө энэ хүний ажиглаж байгаагаар ер нь бол ийм хичээллийг төлөвлөхдөө маш одоо олон нөөцийг ашигласан байгаад байдаг тийм. За тэгээд тэр яагаад тэгж юм гэхээр ер нь тэр суралцагчдад сурах боломжийг маш их одоо өргөжүүлж өгдөг. Тэгэхээр зэрэг тэр өргөн боломжоор хангахын тулд олон хэрэглэтэн олон нөөцийг ашиглана. Энэ дотор хүний нөөц ч орж ирж байгаа, технологийн нөөц ч байгаа. Өөрөө одоо боломжгүй байгаа зүйл дээр мэрэгчлэтнүүдээс тусалцаа авна. Тэгээ хамтраад ажиллана. Ялангуяа одоо сурах тусгай хэрэгцээтэй хүүхэд, за тэгээ сурлагаар жоохон хоцорч яваа хүүхэд эдгээр дээр болвол одоо бусад хүмүүсээс эцэг эхээс ч гэсэн тусалцаа аваад хамтарч ажиллахад бэлэн байдаг. Тэгээ энэ ажлын үр шимийг тэр сурах одоо тусгай хэрэгцээтэй байгаа, сурах жоохон тийм асуудал үүссэн байгаа хүүхдүүд маань бол одоо үр шимийн хамгийн түрүүнд хүртдэг. Их амжилттай одоо суралцаад явж байгаа хүүхдүүд ч хүртэн, жоохон бэрхшээлтэй тулгарч байгаа хүүхдүүд ч хүртдэг. Тэгэхээр ингээд энэ лаврагогийн хийж байгаагаар энэ багш нар бол зүгээр амжилт гаргацсан суралцагчаараа одоо бахархна гэхээсээ илүү их амжилтгүй сурж исэн мөртлөө ийм ахиц гарцсан байгаа сурагчаараа бол бахархдаг, хувь нэмэр оруулдаг ийм багш нар юм гэж хэлсэн байдаг. За энэ үр өгөөжтэй багш нарын хувьд бол зөвхөн хичээл сургалтынхаа ажлыг сайн хийгээд зогсохгүй, ер нь сургуулийнхаа хөгжилд их хувь нэмэр оруулж чадсан байдаг. За тийм учраас одоо энэ судлаачийн тэмдэглэснээр дандаа ингэж одоо нөгөө сургуулиасаа дэмжлэг туслалцаа аваад байдаг биш, бас ингээ буцаад өгч чаддаг тийм хүмүүс юм гэдэг ийм олон одоо сайхан эрэг шинжүүдтэй багш нар байдаг байх нэ.